За би энэ Монгол Улсын их сургуулийн өмнө ирээд байна. Би энэ сургуулиас өөрийнхөө мэргэжлийн гарааг эхэлжсэн. Физик математикийн гүнзгийрэлсэн сургуультай анги анх нэгтгэгдсэн анхны одоо сурагчаар орж байлаа. Тэгээ тэрийг 2 жил болоод төгссөний дараа физик математикийн факультет нь дэвшин суралцж байсан. Тэгээ дундаас нь Япон улс руу электроникийн чиглэлээр сурахаар явсан юм аа. Би бол докторийнхоо зэргийг хамгааснаас хойш Японы улсын их сургууль, Шизуокагийн их сургуультай судлаач мэргэжлэр 5 жил төсөл дээр ажиллаад тэрний дараа бас дахиад очихдоо үндсэн багшаар бараг 5 жил ажилласан. Японд бол хэдий Япон маань электрон технологийн чиглэлээр аюу тэргүүний хөгжсөн юм улс боловч яг энэ техник технологийн салбарт бол эмэгтэйчүүдийн оролцоо бага байдаг. Тэрийгээ ч Япончууд өөрсдөө сүүлийн үед бол анзаарч гэх юм уу тийм байдлыг өөрчилж гендрийн дэвш оролцоог хангалттай дээр нь айгу улсаас нь бодлогоор янз бүр арга хэмжээнүүдийг авч байгаа л да. Миний хамгийн сүүлд багшилж байсан сургууль манай компьютер сайенсийн тийм 50-аад багш нар байгаагаас ганцхан эмэгтэй багш байсан би өөрөө байсан. Би сая бас энэ доороос алхаад ирж байхдаа яг нөгөө 10 жил байхдаа ангийнхантайгаа гарч ирдэг байсан үеуд ингээд тарсан бигээр гарч ирж байна л да. Тэгээ дээр ид чиний төрөд юу ч байгаагүй шүү дээ. Тэгээ тухайн үед тэр юу ч байгаагүй юм хол одоо аялал жах хотын төвөөс гараад ингээд явж байсан сэтгэл төржсэн бол одоо энэ газар маань хөтэн төв болчихсон байдаг тий. Тэгээ энд хойхонтой нөгөө Сүрэгийн имлэг байсан шүү дээ. Тэнд манай ангийн хүүхэд 10 жил байхад хөвтдөг байсан. Ер нь зуны цагаар. Тэгээ бид нэр эргэж очихдоо ч юм уу уцсныхаа дараа дандаа зайсан дээр гардаг гэсэн. Тэр дурсамжууд харин гарч ирж байна л да. Тэгээд иймэрхүү одоо бидний хотод төрж өссөн бидний амьдралтай бүр одоо хүн холбоогоор шахав ингээ холбогдсон тусалтай газруудаа аль болохын чигээр нь те авч хадгалж үлдэх юмсан гэсэн нэг сэтгэл төрж байна.